Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулга өнөөдөр Blue Sky зочид буудалд болж Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх чуулганыг нээж үг хэллээ. Өн эртний түүхэн уламжлалтай Монгол улс нь дэлхийн 100 гаруй орны малчтын эрх ашигыг хамгаалах, бэлчээрийн менежмент ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болох тухай нэгдсэн үндэсний байгууллагын ерхий ассамблеи тогтоолыг санаачлан батлуулсан билээ. Энэ дашрамд дэлхийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, экосистем тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дэвшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгөх энэхүү санаачлагыг дэмжиж хамтран ажилласан улс орнуудад та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Түүнчлэн мал аж ахуйн салбарт залуу үе, охид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол санхүүгийн үйлчлэгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологи суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь бидний хамтын зорилго байх учиртай хэмээн бид үзэж байгаамаа. Даян дэлхийн малчтын чуулганыг өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж байгаа нь бол өөрөө өндөр ач холбогдолтой. Яагаад вэ гэхээр би түрүүн хэлсэн тэр 26 оны туршид явагдаж байгаа энэ олон цуврал хуралдаануудаас гарсан үр дүн, баримт бичгүүд, тунхаг бичгүүдийг өнөөдөр энд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо даян дэлхийн малчид Улаанбаатарт цуглаж олон улсын хэмжээнд хилцэж үр дүнгээ олон улсын хэмжээний энэ COP17 хуралд танилцуулах гэж байгаагаар бол өндөр ач холбогдолтой. Ингэснээр манай малчтын төдийгүй дэлхийн одоо энэ даян дэлхийн малчтын өмнөд болгож байгаа хөрсний дороотол, бэлчээрийн дороотол, бэлчээрийн одоо тогтвортой менежмент гээд маш олон одоо хүндрэлүүд байдаг. Энэ асуудлуудыг бол олон улсын хэмжээний анхаарлыг бол татахаасаа гадна шийдвэр гаргагч нарын, дэлхийн шийдвэр гаргагч нарын анхаарлыг одоо энэ сэдврүү бас татахаараа онцлог ач холбогдолтой байгаа. Энэхүү чуулга уулзалт нь олон улсын хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежмент, малчтын амжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг шин шатанд гаргахаас гадна Монгол улсын мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийн үн цэнийг дэлхийд дахин таниулах томоохон боломж. Өдгөө дэлхийд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Нэгдсэн уралдаанаар малчтын дуу хоолой, туршлагыг олон улсын түвшинд хүргэх эндэр бүрдүүлж, малчид болон бодлого боловсруулагчдын хооронд үр дүнтэй хилэлцүүлгийг өрнүүлэн, бодлогын зөвлөмжийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлнэ. Хуралдааны төгсгөлд оролцогчид дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн тунхаг, малчин эмэгтэйчүүдийн тунхаг, залуу малчтын тунхагийг баталж, эдгээрийг Монгол улсад зохион байгуулах COP17 баг хурлын нэгдсэн чуулга болон бусад арга хэмжээний үеэр танилцуулна. Тэгээд би одоо 12 оноос хойш мал дээр гараад 13-4 жил мал малж байна. Тэгээд одоо энэ бэлчээр ашиглалтын жилгээр ингээ олон улсын хэмжээнд энэ бэлчээр ашиглалтын жилийг зарласантай холбогдуулаад Монгол улсын засгийн газар нэгдсэн энэ санаачлаг бол олон улсад Монгол малчдыг таниулах, тэгээд олон улсын малчдыг Монголынхаа нүүдэлчин өв соёлыг хадгалж хамгаалах талаар ингэж таниулж байгаад маш их баяртай байгаа. Энэ санаачлаг явагдаж байгаа хүрээнд одоо манай Аранга болгон суманд малчин өрхийн анхдагч холбоо гэж байгуулагдсан. Нөгөө малчид хамтарч одоо малаас гарч байгаа зүү цагаан эдээ, малын түүхий эдээ хаяг шоширтой болгож савлаж худалдан борлуулах зорилгоор ингээд малчдыг нэгтгэж байгаа маш зөв санаачлаа гэж бодож байна. За манай холбоо бол одоо 100 гаруй гишүүнтэй 50 өрх айл байгаа. Тэгээд одоо нэг моцарелла бяцлаг, өрөм, зөөхий, тэгээд нэг ааруул, ээзгий гэдэрс малаас гарч байгаа сүү цагаан эдэг бүгдийг савлж аяг шоширтой болгоод ер нь худалдаанд гаргахад бэлэн болгоод ингээд явж байгаа. Манай сумын хувьд хавар намартаа гарахаас өмнө малчтан нөгөө багийн хурал хийгээд тэгээд тэдээс тэдийн хугацаанд ингээ өвлжөөгөө хамгаалаад мал оруулахгүй гэсэн зорилгоор ерөнхийдөө төлөвлөгөөгөө гаргадаг. 3 сарда 3-4 нүүдэл хийдэг. Тэр нь ерөөсөө бэлжээ намаржаа өвлжөөнөөсөө хоол. Энэ тохиолдолд буцаад нөгөө нэг арга хэмжээ ингээд мал өвлжөөлгөө орохгүй гэдээ өөртөө хамгаалаад явцсан байхад ардыгүр ингээд мал ороод тэгээд ингээд бэлчээр тэгээд нөгөө хадлангийн даац гээд тэр зүйлүүдийг тэр нь жоохон тийм санагддаг. Бид нар бол энэ дээр үеисээр малчтай ч малаа дотор нүүдлэр их сэлгэж бэлчээрээр байнгын амрааж малдаг байсан үе бол одоо санах юм байна л да. Тэгээд одоо бол гэхдээ тэрийг бас малын хэрэг дор төвлөрүүлээд их олон байлгахгүйгээр одоо
тийм малаа ер нь чанартаагаас нь талаас нь бэлчээрээ ер нь амрааж явах нь хамгийн чухал гэж тийм л зорилттой байдаг да. За энэ Монгол улсын санаачлалыг ингээд дэлхийн хэмжээнд авч хэлцэж байгаа. Энэ улсын нэр төрийг гадаад бас өргөсөн асуудал болж идэг гэж бодож байна. Манай улсын дэвшүүлсэн тал хээрийн санаачлага нь бэлчээрийн тэргүүлэх санаачлага, ус ба газрын нэгдсэн менежментийн санаачлага, байгаль суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачлага гэсэн 3 чиглэлд тулгуурлана. Ийхүү урамын нээлтээс эхэлсэн Монгол улсын санаачлага, улс орнуудын хилийг давж дэлхийн чуулганаас гарсан тунхаг бичгүүдээр дамжин COP17-гийн бодлогын хилэлцүүлэгт малчдын байр суурь, санал зөвлөмжийг тусгах чухал эндэр болж байна. Монголын нүүдэлчин соёл, бэлчээрийн менежментийн туршлагыг дэлхийн нийтэд таниулах түүхэн үйл явдал болж байна.